Оюутлогоо компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цэвэр усны хэрэглээг бууруулж дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. За тус компани 1 тонн хөдөр боловсруулахад 144 шм ус ашигладаг нь дэлхийн дундчтай харьцуулах юм бол 3 дахин бага үзүүлэлт юм а. За мөн баяжуулах үйлдвэрт ашигласан усныхаа 90% дахин ашигладаг бол уурхай хэмжээнд усны дахин ашиглалтын түвшин 87% хүрээд байна. За оюутлогоо компани ямар усыг хэдэн метр куб метр усыг өдөрт ашигладаг вэ? За яг энэ асуултыг бид бүхэн хариултыг одоо тайлбарлаж өгөх болно. За бид бүхэн бол яг оюутлогоо компани ус цэвэрсүүлэх байгууламж дээр ирсэн байна. За энэ цэвэршүүлсэн усаа оюутлогоо компанийн зам услах мөн баяжмлын үйлдвэрлэлүүгээ тодорхой хэмжээг нь явуулж үйлдвэрлэлийн процессод ашигладаг гэсэн мэдээллийг өгч байна. Нийт одоо бид бүхэн орж ирж байгаа нийт бохир усан дээр зөвхөн тооцоолох юм бол нэг 98% орчмыг дахин ашиглах журмаар. За зуны улиралд бол тоос дарах зорилгоор замаа услана. Өвлийн улиралд бол илүү баяжуулах үйлдвэрийн процесстэй дахин ашиглах буюу далангийнхаа систем рүү нийлүүлнэ. За өөрөөр хэлэх юм бол одоо магадгүй бид бохирын худаг угаахсгүй бол лаг шавар цэвэрлэх ажлууд дээр бол шууд цэвэрлсэн усаа аваад ашигладаг ийм дахин ашиглалтын систем байгаа. Хоногтой 1200-аас 1300 м3 хоногтой гарч байгаа. Тэрний нэг 80% нь бол одоо уурхайн тоос дарах зам услаханд явж байгаа. Үлдсэн нэг 20% нь бол баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд буюу хаягдлын далан гэж байгаа шүү дээ. Тийшээ шахаж байгаа гэсэн. За энэхүү оюутлогоо компани гүний усны хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах, саарл усны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн усны хэрэглээг дэлхийн уул уурхайн салбарын дундчтай харьцуулахад мэдэгдэхүйц бага түвшинд хадгалж байгаа юм а.